За үзэгчтэй ингээд AvaTrade болон Diamond Forex компани хамтран зохион байгуулсан $100 бодит арилжааны тэмцээний 3 дугаар байранд орсон. Ингээд баг ялагчтай те эхний 1 2 3 үзэж ялагч хүрэл медальт ялагчийг та бүхэн танилцуулъя. За ингээд сайн байна. Сайн байна уу. За та ингээд өөрийгөө ингээд үзэгчд танилцуулаач. Намайг Ануучин гэдэг. Би 31 настай. Тэгээд арилжаанд яг оролцоод 2 жил болж байна. 2 жилийн өмнө яг өөрөө сурж мэдээд ийм мөнгө хийх боломж байдığım байна гэдэг одоо сургыг олж мэдээд 1 жилийн турш зөвхөн демо данс нэр арилжаа хийж үзсэн. За тэгээд анхан яг ингэж гараагаа эхлүүлснийхаа дараа яг жилийн өмнө би өөрийнхөө хувийн рил дансаа нээгээд тэгээд одоо амжилттай арилжаа явж байгаа. Дундуур нь яг хуу би бас нэг хитэн фандад данс авч исэн. Тэгээд нөгөө данс шатаах мэдрэмжийг бас авч исэн. Тэгэхээр яг нэг сэтгэл зүг бол яг яаж захирах вэ, яаж удирдах вэ гэдгийг бол ерөнхийдөө мэддэг болцсон. Энэ AvaTrade-ийн энэ тэмцээнд орсон шалтгаан гэх юм бол ерөнхийдөө бусад хүмүүстэй бас өрсөлдөж үзье. Бусад хүмүүсийн сэтгэл санаа, сэтгэл зүй одоо яг яад юм байна гэдгийг ерөнхийдөө бол таньж мэдхийн тулд өөрийгөө сорихын тулд энэ тэмцээнд орсон. За тэгээд энэ тэмцээнд 3-7 хоногийн хугацаанд үргэлжлэхэд эхний 7 хоногт нэлээд амжилттай арилжж байгаад 2-7 хоногоос мөнгөө жоохон алдаж ихсэн. Тэнгүүд яг нөгөө хүн чинь одоо би баг байр эзлэх байсан юм байж баг одоо байр эзлэхэрэг болчлоо гэдэг тийм сандрал явагдсан. Тэр сэтгэл зүгөө болохоор яаж өдөрцсөн бэ гэхээр за ерөнхийдөө бол байр эзлэн ч ялаа байсан ч ялаа би анх ингээд $100 хөрөнгө оруулалт хийчээд тэрийг одоо 5 үржүүлчлээ. Тийм болохоор одоо байр эзлэн ч ялаа байсан ч ялаа энэ одоо миний хувьд бол амжилт. Миний амжилт болохоор би одоо нэг өсөхийг нэг амар одоо зорихгүйгээр харъя. Тэгсэн чинь яг AvaTrade-с залгаад баяр үргээ та байр эзэлсэн байна гэхэд би яг болдгол юм байна, чаддгал юм байна гэд их сонирхолтой санагдсан. Тэг өнөөдөр энэ ялагчдын дунд ингээд харсан чинь бас дансаа айгүй өндөр өсгөөд тэгээд тэр дансаа тэр чигтэн шатаасан хүмүүс бас байна гин. Тэгээд эн чинь бас сэтгэл зүгээ бас удирдах чадаагүй юм шинж гэж ойлгож байгаа тий. За тэгээд ерөнхийдөө бол арилжаа маань сэтгэл зүгээрээ сайн удирдаад авч явах шаардлагатай гэдэг хэлэх. Арилжаа эхлээд хэдэн жил болж гисэн бэ? Одоо яг 2 жилийн өмнөөс судалж эхлээд хичээлүүдийн үзээ жилийн өмнөөс яг бодит мөнгөөр арилжаа хийж эхэлсэн. Яаж суралцсан бэ? Хаанаас сурсан бэ? Энэ арилжааг яаж сурсан бэ? Арилжааг маань бас манай Солонгост байдаг нэг дүү маань ажлынхаа хажуугаар мөнгөө яаж ихсгэх талаар судалж агаад тэгээд арилжаатай танилцсан. Тэгээд бид хоёр уцаар ярихдаа надад ийм боломж байдаг юм байна судлаад үзээрэй гэд. Тэгээд ерөнхийдөө бол YouTube-ээс л их хичээлүүдийн үтсэн. Одоо яг арилжаанд ашигладаг стратеги ямар стратеги вэ? Эхэндээ бол янз бүрийн стратегиэр үздэг юм байна лээ. Яг надад тохирох стратеги нь аль байна, юу байна гэд. Би болохоор их тооны хүн тэгээ тоонд аягүй дуртай. Өөрөөр хэлбэл яг нэг тийм дистараалал одоо хэв маяг гэдэг ч юм уу яг нэг тийм зүй тогтолцоог олж харах аягүй дуртай. Яг одоо ашигладаг стратеги маань болохоор зөвхөн яг ханшийн хөдөлгөөнийг хараад одоо энэ хөдөлгөөн дээр ямар одоо хөдөлгөөн явж байгааг нь ерөнхийдөө бол боддог. Одоо мэдэн дээр одоо долларын ханш буурсан байна уу, өссөн байна уу гэдгийг дүгнэн. Тэнгүүтээ өчтөрийн хөдөлгөөнөөр огцом яваад одоо тэр огцом хөдөлгөөн дээр одоо buyer side нь амарсан байна. Одоо хүчин дууссан байна. Тэгвэл одоо seller-ууд нь орж ирэх юм байна гэдэг иймэрхүү байдлаар үнийг харж ерөнхийдөө ойлгохыг хичээдэг. Тэрнээс ш яг одоо мөнгөний хэмжээнд хүрчлээ. Одоо эндээс бол заавал унах гэсэн нэг тийм тогтсон стратеги бол байхгүй. Жохон уян хатан байж ижил ер нь сурсан да. Зөв. Одоо арилжаа хийгээд судлаад 2 жил болж байгаа гэсэн энэ хугацаанд рил дансаа нэг жил болсон гэсэн тийм. Энэ хугацаанд дэр хамгийн их алдаж исэн мөнгө нь хэдэн доллар вэ? Хамгийн ихтэй би нэг $5,600 алдаж исэн. Нэг удаагийнх. Тийм нэг удаагийнх. Би яг тохиромжтой сетап маань бүрдсэн. Тэгээд одоо ерөнхийдөө бол доошлж байгаа дээшлэх юм байна гэд ерөнхийдөө яг харсан байсан. Тэгээд яг за дээрээ шалгаж орё гэдээ орчоод доошлох тусам нь орсоор л байсан. Тэгээд яг гэлтсэн юм биш үү? Тэгээд яг эцсийн мөчт яг данс шатаал тэрний дараа яг миний харснаар өссөн амар харамсалтай. Гэтэ богино хугацаанд тийм маш богино хугацаанд энэ яг мэдээний оролт байсан болохоор тэгээд яг доороо зүгээр яг ордер блокоос шалах болов гэсэн чинь трийг өнгөрөөд ликвидитигээ хамаад тэгээд дэше явсан. Тэгээд яалчгүй миний мөнгө ликвидитид нь хамаагтай явцсан. Ерөнхийдөө арга барил нь смарт money юм биш үү? Тийм ерөнхийдөө смарт money их ашигладаг. Тэгээд трийг нь гол нь яг айгу ойлгож ажиллахыг амар хүсдэг. Нэг смарт money-гийн бүх
концептуудыг нь яг мөнгө ямар шалтгаанаар ийм хөдөлгөөн хийж байгааг л жоохон ойлгох хэрэгтэй. Тэгвэл хамгийн их олж исэн ашиг нь хамгийн их нэг арилжаанаас $25,000 олжсэн. Тэр нэг удаагийн арилжаа. Тийм нэг удаагийн арилжаа. Тэгвэл одоо ер нь хангалттай ашигт орчихсон яваа юм байна. Ашигт бол орцсон. Тэгээд ерөөхдөө бол жижиг дансуудаар байнга чаленж хийж өөрийгөө сольж үзэх хүсдэг. Одоо хамгийн амттай мэдрэмж нь болохоор $100 дансыг $1,000 болгох ч юм уу, 10 дахин өсгөх тэр айгүй амттай байдаг. Арилжааг зүгээр яг мөнгө олж ашигтай байнгын ашигтай ажиллахыг хүсэх юм бол ерөнхийдөө бол өндөр данстай тэгээд тогтмол бага хэмжээгээр рисктэй оролцвол ер нь бол доктортой мөнгө олж болно гэж боддог. За ингээд ямар ч хэлсэн тэмцээнд 3 дугаар байранд орсонд ингээд баяр хүргэе. Тэгээд цаашдынх нь арилжаанд бас өндрөөс өндөр амжилтыг хүсье. За баярлалаа. Баярлалаа. Diamond Forex компаниас зохион байгуулсан бодит дансны тэмцээний шагнал гардуулах үйл ажиллагаанаас ингээд энэ хүү влог маань хурж байна та бүхэнд. За ингээд Diamond компани үүсгэн байгуулагч трейдер Дашка. За ямар ч гэсэн тэмцээн амжилттай зохион байгуулсанд баяр хүргэе. За баярлалаа. Тэмцээний ард гарлаа 3-7 хоног үргэлжилсэн тэмцээн маань өнөөдөр шагнал гардуулах ёслолоо хийлээ. За баяртай байгаа 10 байр маань шагнал байранда шалгарсан. Арилжаагчд маань орж ирээд өнөөдөр шагналаа аваад явлаа. За бид нар уламжлал болгоод энэ тэмцээнийг бас дараагийн удаа илүү сайн зохион байгуулалтайгаар зохион байгуулад явах гэж байгаа. Яг энэ тэмцээнийг анх зохион байгуулсан алсын хараа зорилго гэх юм бол Монголд бас энэ зүйлийг хийгээд удаан хугацаанд явсан арилжаачдыг идэвхжүүлэх зорилгоор энэ төслийг хэрэгжүүлсэн. Ямар ч тач 3-7 хоногийн хугацаанд арилжаачд маань тэмцээнд амжилттай оролцоод дууслаа. За 200 гаруй хүн тэмцээнд оролцсон байгаа. За тэмцээнд оролцож бас тэмцээнд байр илсэн ялагчтай бас бүгдэнд нь баяр хүргэе. За тэгээ 3-7 хоногийн хугацаанд тэмцээн маань явагдлаа. Анх удаага бас зохион байгуулж байгаа болохоор баг зэрэг зүйлс дээр туршлахгүй. Гэхдээ ямар тааш нэг алдаа мадаа гарахгүйгээр тэмцээнийхээ ард гарлаа. За тэгээд манай хамт олноос бас зохион байгуулж байгаа анхны тэмцээн. За тэгээд Outtrade брокертой хамтарч энэ тэмцээнийг зохион байгуулсан. Тэгээд цаашдаа бас энэ салбар хөгжихийн тулд энэ сурж мэдсэн хүмүүс нь энэ салбарт байгаа хүмүүсийг дэмжихийн тулд ингэж боддоор одоо хувь нэмрээ оруулж энэ тэмцээнүүдийг зохиож байгаа. Тэгээд уламжлал олгоод дараагийн тэмцээнүүдийг бас зохион байгуулна. Тэмцээний яг үндсэн зорилго нь юу вэ гэвэл энэ салбарт одоо шинэ сурж байгаа гэхээсээ илүү өмнө суралцсан маш олон хүмүүс байгаа. Энэ суралцсан хүмүүсийг бид нар идэвхжүүлэх үйл ажиллагаа хийж энэ тэмцээнүүдийг зохиож байгаа. Гадны улсуудад бол энэ демо контестүүд бол явдаг. За энэ болохоор бодит дансны тэмцээн бид анх удаага зохион байгуулсан Монголд. Өмнө зохион байгуулагдсан нь. Ер нь бол анх удаага миний мэдхээр бол анх удаага зохион байгуулагдсан. За тэгээд тэмцээнд маань нийтдээ 200 гаруй хүн оролцож за 200 гаруй хүнээс бид нар 10 байрыг шалгарууллаа. За тэгээд тэмцээний төгсгөлийн үр дүн бас та нар харсан байх те. 3-7 хоногийн дараа тэмцээний төгсгөлийн үр дүнээр дансаа шатаахгүйгээр хадгалж үлдсэн маш цөөхөн үлдсэн. Тэгээд яг энэ хэрээр энэ үр дүнгээр бид нар юу харж байгаа вэ гэвэл энэ салбар ийм хэцүү, хүнд хэцүү. Тэгээд арилжаачин болно гэдэг сонголтоо хийгээд энэ салбарт хөл тавиад бас суралцаад, судлаад арилжаагаа явж байгаа бас бүх хүмүүст баярлж байгаа. Тэгээд цаашдаа ч гэсэн илүү амжилттай байгаад энэ гадны том зах зээлээс өөрсдийн мэдлэг чадвараараа бас хөрөнгө Монгол руугаа татаад тодорхой хэмжээний нэмэлт орлогын их усрыг бас бий болгож ивэл бид бүхний хувьд бас бахархуу шүү дээ. За тэгээд тэмцээнд оролцож бас ялалт байгуулж одоо бусдыг ялж бас өөрийгөө ялсан ялагчтай бас бүгдэнд нь баяр хүргэе. За тэгээд сая 10 байрны маань эзэн ирж шагналаа аваад явлаа. Тэмцээнийг Outtrade брокеринг компани дээр хийсэн. $100 депозиттайгаар 3-7 хоногийн хугацаатайгаар нэмэлт цэнгэлэлт байхгүйгээр хийсэн байна. За шагналын сангийн хувьд гэх юм бол бидний 100 сая төгрөгийн шагналын сантай тэмцээнийг анх удаага бас зохион байгуулж хийж үзлээ. Брокеринг компани одоо Outtrade брокеринг компани дээр тэмцээний зохион байгуулсан. За тэгээд хөндлөнгөөс манай зохион байгуулах комисстэй Outtrade брокеринг компани Монгол дахь мөсөвтийн төлөөлөгч Бацүх ах маань хамтарч ажилласан. За тэгээд тухайн аксах одоо нөгөө хөндлөнгөөр одоо гаднаас болон дотноос ч юм уу тэмцээний үр дүнд
нөлөөлөх боломжтой байсан уу, боломжгүй байсан уу, тэмцээний үйл явцын талаар. За тэгээд Монголд агуудаас ийм том хэмжээний тэмцээнийг амжилттай зохион байгуулсан Дашкет бас баяр хүргэдэг байх. Тэгээд манай компаниуд гэх юм бол ерөөдөө системийн үйл ажиллагаа, цаатлын артлын асуудлууд, арилжаатай холбоотой асуудлуудыг бас бүрэн хариуцж ажилласан байгаа. Гадуураас маргаантай асуудлууд бас нэлээд гарч таадс үтсэн бас хойшлоор тий. Одоо эдгээр шагналын ингэж өөрсдийнхөө юм өгч гэдэг ч юм уу эсвэл яадаг тийм асуудал явж байгаа байхгүй. Outred толгой компани хувьд гэх юм бол Европын номер 1 брокеринг компани байдаг. Тэгээд Европт хамгийн том тооцдог, Английн хамгийн том аудитын компаниар ингэ шалгалтаар орж идэг ийм том лицензтэй. Тэгээд дэлхийд дээр бол одоо 9 лиценз эзэмшдэг, баг хамгийн олон лиценз эзэмшдэг ийм газрууд бүх гүйлгэнүүд чинь бүгд бол аль биесны одоо мөнгө угаах тий тэр өөртөө санхүүжүүлэх гэдэг юм уу, хууль бус үйл ажиллагаа гэдэг ч юм уу. Энэ дээр бол маш өндөр хяналттай, маш өндөр шалгалттай bijдэг. Тэгээд Монголд одоо реал дансаа тэмцээнээр бас анх удаа зохион байгуулж байгаа. Энэ дээр толгой компани зөвс бол зөвхөн тусна системийн үйлдвэрлэлийн системээс ингэж хяналтын системээс өгсөн байж байгаа. Манай Outred-ийн хувьд гэх юм бол бас урд нь Motifex демо тэмцээнийг бас бид нэр зохион байгуулж өгч ирсэн байж өөр брокер байсан ч гэсэн энэ дээр ч гэсэн бол ямар нэг огт марган янз бүр байхгүй. Тэрэн дээр бол бат итгэлтэйгээр бол хэлж болно. Ийм олон улсын нэр хүнд бүхий маш өндөр зэрэглэлтэй, маш өндөр лицензтэй, маш өндөр одоо давхар аудит шалгалттай ийм компани байгаа учраас энэ үр дүн дээр бол гэрэлзээ янз юм бол байхгүй. Тэр одоо Outred Brokering зүгээс одоо Diamond Dashkit одоо юу хяналтын самбарыг өгсөн гэсэн шүү дээ тий. Тэрэн дээр нь ямар нэгэн байдлаар эдит хийх ч юм уу тий орж засвар хийх боломж нь байд юм уу? Тэрэн дээр бол ийм байж байгаа. Outred-ийн өөртөө нь одоо компани үүсгэн байгуулж фаундер төрөлтөн дээр засвар хийхгүй байдаг. Учир нь юу гэхээр Outred бол маш олон улсуудын одоо хамгийн том байвчлах бүх лицензүүдийг эзэмшиж байдаг. Хэрэглэгчээс орж байгаа мөнгө бол Outred-ийн данс руу ордоггүй. Тэр нь бол тусдаа одоо хяналтын цаашгаа аудитын компаниар шалгадаж тэнд үеч одоо даатгалын эрсдлийн сангийн данс руу шууд шилждэг. Энэ нь бол компани данс руу ордоггүй гэсэн үг байхгүй. Тэгээд тэр данснаас орж байгаа одоо бүх ресторантууд нь бол бүгдөө ингэж Европын хамгийн том одоо Английн хамгийн том аудитын компаниар одоо шалгалтаар ингэ бийждэг. Тэн доторож бүх тэрнээс одоо Outred-ийн дуруу нэг хүмүүс ороод тэрийг одоо гүйлгээ өөрчлөлт тийм байхгүй. Тэгээ энийг хянахад бол маш амархан. Одоо урд нь манай арилжаа хийжсэн бүх хүмүүс одоо ингэ данс руу ороод харахад хүртэл юмнууд нь харагдана бүх юм. Тэгээ хөндлөгийн байдлаас ингээд яах тийм ямар ч боломж байдгүй. Хуучин байсан хэрэглэгчдийн нэр дээр байсан данс устгагддаггүй гэсэн үг. Устгахгүй. Тэр бол хувийн өөрийнх нь мөнгө гэж аавын мөнгө биш шүү дээ. Тэгээ аав бол тэр мөнгийг цаашаа одоо бирж рүү, банк руу тэгээд тийш шилжүүлэх дамжуулах үүрэгтэй тэрний гадлуу дундаас одоо шимтгэлээ авч одоо комисшн авдаг. Тэгээд спред авдаг гэж ярьдаг. Тэрүүгээр ашиглалтал компани болохоос биш. Outred өөртөө данс руу ингээд дуурайдаг. Данс дээр мөнгө хүлээж аваад тэрийг дураараа захин зарцуулах тийм их огт байдаг. Юу тэмцээн зохион байгуулагчийн хувьд чам дээр одоо ингээд бүх тэмцээнд оролцоо 200 гаруй хүний ингээд мэдээлэлүүд ингээд байжсэн шүү дээ. Тэгэхэд ер нь одоо ингээд дашборд дээрээс харж байхад ер нь одоо Монгол трейдерүүдийн ер нь чадамж нь хэр болсон харагдаж байна. Юун дээр анхаармаар юм шиг харагдаж байна. Тэмцээний одоо 3-7 хоногийн хугацаанд бид нар 200 гаруй дансан дээр ингээд бүрэн хяналт тавиад 7 хоногийн сүүлээр үр дүнгуудыг танилцуулж ирсэн. Эхний 7 хоногийн үр дүнгээс харах юм бол $600 эхний байр. 2 дахь 7 хоногоос харах юм бол мөн ялгаас $600. 3 дахь 7 хоногоос $1000 руу гарч ирсэн. За 3 дахь 7 хоногийн төгсгөлд сая эхний 10 ялагчийн үр дүнг харсан байх. Энэ дээр болохоор 4-өөс 10 дугаар байрны хувьд болохоор бага дүнтэй байгаа. Ер нь 2-3 дугаар байрч гэсэн их бага дүнтэй байгаа. Эхний 2-7 хоногийг бодох юм бол сүүлийн 7 хоногуд нэг хит яарсан үйлдэлүүдийг хийгээд би нэг хаана явж байгаагаа дэлгэн хүмүүс мэдэхгүй байгаа шүү дээ. Тэгээ энэ дээр болохоор төрүүлэхийн тулд хамгийн сүүлийн сумаа тавьд юм уу? Оолн тавиад дийлэх өдөр байсан данснууд чадсан байгаа. Тэгээ доор байсан энэ арилжаа хийгдээгүй бага арилжаа хийгдсэн бага одоо ерөнхийдөө дансаа нэг нугуулсан хүмүүс сая байранд орлоо шүү дээ. 10 дахь байрны хувьд гэх юм бол 187.
$5-оор 10 дугаарыг орж жишээ нэ. Тэгэхэд эхний 7 хоногт бол $187 гэдэг чинь эхний бараг 50 байранд ч бараг байхгүйсэн үү. Тэгээд анхаарах зүйлс гэх юм бол тэмцээнд оролцож байгаа гэдэг утгаараа бусад арилжаачтай нэг өрсөлдөх нь тодорхой. Гэхдээ энэ тэмцээн дээр 100% оолын хийж дансаа өсгөж байгаа тохиолдлууд бараг нийт данснуудын 80-90%-д нь ажиглагдаж байгаа шүү дээ. Энэ дээр арилжаач өөрсдийнхөө нэг тэмцээн дуусны дараа би бас нэг арилжаач болчихжээ гэдгийг харахын тулд яг л өөрийн гэсэн арга барилаараа рестлинг менежменттэй бариад дуусвал их зүгээр ах гэж бодож байгаа. Хөшүүргийн хувьд бол Outright сая тэмцээн дээр бол бид 400-ийн хөшүүрэгтэй тэмцээний оролцогчид минь арилжаанд оролцсон. Тэгэхэд бол бас 90 давгүй хэмжээнд өсгсөн гэж бодож байгаа $1000 гэж боддог бол. Одоо хугацааны хувьд сая тэмцээн чинь 3-7 хоног явсан шүү дээ. Арилжааны 15 хоног явсан шүү дээ. Хугацааны хувьд яг тэмцээнд орж байгаа хүмүүсийн зүгээс яг 15 хоногийн хугацаанд арилжаа хийхэд яг өөрсдийнхөө бодит потенциалыг харах боломжтой юу? Боломжтой. 3-7 хоног гэрэн хангалттай хугацаа гэж бодож байгаа. Окей. Анх бол 2-7 хоногийн хугацаанд хий гэж бодож байгаад 3-7 хоног болгосон юм. Дараагийн тэмцээнээ ч гэсэн ерөнхийдөө 3-7 хоногийн хугацаанд хийх бодолтой байгаа. Дараагийн тэмцээн гэж одоо ерөнхийдөө явагдах уу? Дараагийн тэмцээн наадмын дараа 7 сарын 20-нд бүртгэлийн аваад эхэлнэ. Яг ихний тэмцээн болохоор бид нар entertainment талдаа ч юм уу бас зүйлс дээр базрын алдаа дутагдлуудыг гаргалаа. Тэмцээний зохион байгуулалтын үйл явц тэр бол алдаа мадаг гарсангүй гэж миний бодож байгаа. Тэгээ дараагийн тэмцээнүүдээр нэг илүү хүмүүст үзүүштэй сонирхолтой байдлаар тэгээ Монгол бас арилжаадаг залуучууд орох хүсэлтэй хүлээдэг юм тэмцээн болгохын төлөө бас хичээж ажиллана. За ингээд ямар ч хэлсэн юм гоё өндөр шагналын сантай Монгол баг анхны рил дансны юм тэмцээн зохион байгуулсан хяналтын багт ажилласан хяналт талаас нь тавьсан Ава компани, Ава Trade компани болон Diamond Forex компани хоёр төлөөлөгчтэй ингээд ямар ч баяр үргээ. Тэгээд баярлалаа. Дараа нэг иймэрхүү тэмцээнүүдийг олон одоо зохион байгуулах болтугай. Тэгээд яг төгсгөлд нь юу хэлэхэд манайх зохион байгуулсны дараа MFT Forex компани зүгээс бас $100 рил дансны тэмцээний зохион байгууллаа. Хойдолд нь бас компаниуд тэмцээнүүдэд зохион байгуулалт хийж байна. Энэ нэг шудраг өрсөлдөөн дундаас үйлчлэгээний чанар сайжирдаг. Тэгээд энэ салбарын идэвхжүүлэх үйл ажиллагааг дэмжиж компаниуд бас зориг гаргаж, өөрсдөөсөө эрсдэл гаргаж иймэрхүү тэмцээнүүдийг зохион байгуулж байгаа. Бүгдэнд нь бас баярлж байгаа, талархж байгаа. Тэгээд дараагийн тэмцээнүүдэд бусад компаниуд гэсэн дараагийн тэмцээнүүд оролцоод өөрсдийнхөө бас чадварыг сойроод маш том ихтгэл урам зориг авч байгаа шүү дээ. Тэрнийг арилжаа хийж байгаа юм чинь хэдэн жилийн хугацаанд хийгдсэн байгаа те. Бас нэг энэ төрлийн тэмцээнүүд чинь байнгын зохион байгуулалт байхгүй шүү дээ. Тэр тэмцээнд нь ороо шагналт байр нь овчмууд их гоё мэдрэмж авч байгаа л да. Энэ зүйлийг хийж чадчихна гэсэн. Тэгээд хажуу ойр хүмүүстэй ч гэсэн харуулж өөрийгөө бас баталж байгаа. За тэгээд энэ чинь баг түнгээр дийлэнх нь бүгд бүртгэлийн хураамжгүйлийн тэмцээнүүдийг зохион байгуулж ш компаниуд өөрсдийнхөө сангаас тэгээд төсвөлөөд тэгээд энэ тэмцээнүүдийн шагнал байрууд нь ч гэсэн улам сайжаад оролцож байгаа хүмүүсийн хэмжээ нь ч гэсэн оншроод гоё яваасай л гэж бодож байгаа. Дараа нь би яг бизнесний саналыг тавьж үзье гэж бодож байгаа. Одоо тэмцээний шагналт байранд орсон оролцогчдыг хэд хэдэн тэмцээнүүд явсныхын дараа бүгднийг гаргаж ирж байгаад лигийн тэмцээн зохион байгуулалтаа өмнө тэмцээнд оролцоо шагналт байранд орсон хүмүүс лигийн тэмцээнд оролцдог тийм тэмцээнийг бас нэг зохион байгуулах гэсэн бодол байгаад байгаа. Одоо мутын ихний 10 байранд орсон, манай 10 байранд орсон, өөр брокеринг компаниудын 10 байранд орсон хүмүүс хэд хэдэн тэмцээн явсан дараа энэ чинь 100 200 болчихно шүү дээ. Тэр хүмүүсийг багцж байгаа бүгднийг тэмцээнд оролцуулдаг. За баярлалаа. За ямар ч гэсэн Монголд арилжаа хөгжихийн төлөө тийм Монголд Forex хөгжихийн төлөө тэгээд бас гоё YouTube суугтай боллоо шүү. YouTube суугаас танаар авахгүй юу? Авахгүй гэдэг. Танах хэдэн мянган агчтай болоо одоо? Дооны 7000 гаруй байгаа. Тэгээ 7000 гэдэг чинь бас их байхгүй яг арилжаа сонирхож хүмүүсийнхээ энэ чинь зөвхөн л яг л арилжаа сонирхсан зорилт төлөх хүмүүс л үзэж байгаа шүү дээ. Тэгээ цааш контентууд их болоод үзэж харахынтай болоод сайхан биш шүү дээ. Энэ бүхэл юм хөгжиж байгаа маань салбар. Ер нь бид нар нөгөө хийж бүтээж байгаа энэ их зүйлсийн ард нэг л хариултыг өгöd байгаа шүү дээ хүмүүст. Энэ төрлийн арилжаа бол боломжтой шүү. Монгол бас хөгжүүлэхийн төлөө олон 10 жил дээрээсээ доош хүртэл хүмүүс ингэ хичээ зүтгээд ингэ явж байгаа. Зарим цаг үед энэ тал дээр асуудлууд зөндөө гардаг байсан. Хар хилаамтай үе зөндөө ингэ байсан. Одоо бид нар хийж бүтээж байгаа зүйлээрээ салбарын орчин нөхцөлөө хөгжүүлээд энэ салбар бол боломжтой шүү. Маш олон хүмүүс бас нэмэлт орлогын их үсвэрээ энэ зүйлээр бий болох боломжтой шүү гэдэг хариултыг л маш олон хүмүүс өгч байгаа гэж бодож байгаа шүү дээ. За ингээд
болсон дээ. Болсон. Яриад байсан яриад л шүү дээ. Төгсгөлөөч үү? Төгсгөлөө. За ингээд үзэгчтэй ямар ч байсан одоо ингээд Монголд Forex-ийн арилжааны real dance-тай тэмцээнүүд ингээд хойшлоо ерөнхийдөө зохион байгуулагдах төлөвтэй ингээд болж ийн ингээд анхны тэмцээн ингээд маш сайхан зохион байгуулагдаж шудраг ялагчтай тодруулаад тэгээ ямар ч сая шагналуудаа гардуулж өглөө. За ингээд цаашдаа Монгол жинкнээсээ арилжаа өгчгийн төлөө та бүхэн YouTube ахуй алтан YouTube сувгтай хамт байгаарай. Дараа тэмцээнүүдийг бид дахиад влог маягтай юм уу эсвэл сурвалжлаг маягтайгаар ингээд та бүхэн танилцуулаад хүргэх болно. Одоо энийг үзэж байгаа та ч гэсэн тэр тэмцээний ялагч байх боломжтой шүү. За баярлалаа. За төгсгөлдөө бид өрсөлдөгч биш тэгээд өдөрөө өрсөлдөгч биш. Энэ нь яг оруулах хэрэгтэй шүү. За.